started from the bottom, now we're here. Анхны трейлерээс л интернетийг дэлбэлж хамаг амтны хараалыг идэж байсан Sonic Zara-гийн лайв акшн кино өдгөө трейлог болчихсон. Бүр 2027 онд 4 танк нь гарахыг хүртэл аль биесээр зарлжээ. I know, it was out of the ashes of Ugly Sonic that this beautiful trilogy of films, this phoenix had to rise. Үдэ тоглоомыг лайв акшн адапташн болгоно гэдэг жилийн жилдэл муугаар яригддаг хүндхэн сэдв. Гэвч бүрийн хэмжээний кино гэхээсээ илүү телевизийн зураг болгоход тохиромжтой The Last of Us, Fallout зэрэг бүтээлүүд баталж авах шиг байна. Лайв акшн биш гэлээ Арканч бас үнд багтана. Учир нь тоглогчид тухайн тоглоомын гол дүрд өөрөө хуурч, адл явдлыг нь хамтдаа маш олон цагийн турш туулдаг. Харин үүнийг 1-3 цагт нэг ангитай бүрийн хэмжээний бүтээл болгох нь угаасаа боломжгүй мэт. Гэтэл бараг хамгийн амжилттай явж буй. Үдэ тоглоомоос идэвсэн лайв акшн кино ашиг орлого болон үзэгчдийн сэтгэлээс үзвэл Sonic the Hedgehog болж таарчих шиг байна. Мэдээж сая дурдсан телевизийн зурлууд шиг хэмжээнд хийгдсэн гэхгүй ч тоглоомныхон гол амин сүнсээ хадгалж, фэн сервисээ хангалттай өгч, нэмээд хөнгөрний үзэхэд зугаатай өрнөл үйл явдалтай байж чаддаг. Мөн лайв акшн ч гэлээ нэмээд CGI анимашн холимог кино. Хуучнаар бол Who Framed Roger Rabbit, Cool World, Space Jam зэрэг бүтээлүүдтэй адил. Тийм ч учраас ер нь гэр бүлийн, хөнгөн, зугаатай урамсгалтай байдаг. Ер нь тэгээд Sonic Zara-гаар гүн гүнзгий кино хийх нь ч бас хайшаа. Тэгвэл өнөөдрийн бичлэгээрээ Sonic the Hedgehog киноны 3 дугаар анги энэ сарын 27-нд нээж бүтэ холбогдуулан өнөөх айхтар зурагтай трейлерээс эхлээд хэрхэн ийм том амжилттай франчайз болтлоо явсан түүхийг ярьцгаая. Мөн нэмээд 3 дугаар анги дээр орж ирж байгаа Shadow-ын талаарч бас товчхон ярив. Саяхан шиг санагдаж байгаа ч 6 жилийн өмнө буюу 2018 оны 12 сарын 10-нд Sonic the Hedgehog киноны анхны постэр цацагдсан. Фэнүүдийн хайртай, өхөөрдөм төрхтэй Sonic Zara-г хүн шиг биеийн антомтой дүрсэлсэн энэхүү постэр мэдээж хинт ч таалагдаагүй. Нөгөөл нэг видео тоглоомыг кино болгох гэсэн бүтлгүүтэл гэж хүмүүрл ярьж байв. Тэгж байтал үүнээс 5 сарын дараа буюу 2019 оны 4 сард өнөөх алдар трейлер цацагдсан. Үзсэн бүхэл хүмүүс ийм реакшнтай байсан бах. Мяу. Өнөөх постэр дээр хүн шиг антом, биеийн харьцаанд бас итэрхийн хүн шиг, хүн амир царин дээр нэмээд ямар ч бэлийгүй, хумстаа гаргээд ер нь л болж бүтсэн дизайн байгаагүй. Энэ чигээрээ кино гарсан бол Paramount Pictures-ийн хувьд маш том алдагдал болох байсан. Гэхдээ үүнд найруулагч Jeff Fowler болон дүрийн дизайн, CGI багийн алдаа байсан гэж бодохгүй байна. Paramount Pictures ер нь л иймэрхүү CGI дүрээ хүн шиг бас царай муутай хийдгээрээ алдартай. Тиймээс үнийг студийн удирдлагуудын алдаа байсан гэж хөвдөө боддог. Гэтэл трейлер цацагдсанаас ердөө 3 өдрийн дараа киноны найруулагч Jeff Fowler өөрийн Twitter хуудсандаа нэгэн мэдээллийг тавьсан юм. Үүнд та бүхний дэмжлэг болон шүүмжлэлд талархаж байна. Дүрийн дизайн таалагдаагүй ба өөрчлөлийг хүсэж байгаа нь маш тодорхой байлаа. Paramount болон Sega дах бүх хүмүүс дүрийг байж болох хамгийн шилдэг болохоор хичээх болно гэсэн байв. Үүнээс болж мэдээж киноны анхны төв хойшлогдох нь тодорхой болсон. Найруулагч Jeff Fowler ч дүрийг засахад хугацаа хэрэгтэй тул киног 4 сараар хойшлуулж байгаагаа мэдгдсэн. Харин интернет даяар мем болж ад үзэгдсэн энэхүү кино хүмүүсийн шүүмжлэл ба сэтгэлдлийг маш шуурхай хүлээн авсанд фэнүүд харин сайшаалтай хандаж эхэлсэн. Бараг энэ киноны хувьд маш сайн маркетинг болж өөрсөн гэхүү дээ. Энэ явдлаас 6 сарын дараа буюу 11 сарын 12-нд Paramount Pictures хил ам дагуулсан трейлерээ шинжилсэн дизайнтайгаар ахин цацсан юм. Киноны товыг хойшлуулж, хүмүүсийн шүүмжлэлийг хүлээн авч, дүрийн дизайн дээр дахин ажилласан нүдэ олж, фэнүүдэд энэхүү трейлер маш их таалагдсан. Sonic Zara-г мэддэг хин ч харсан, шинжилсэн дизайн яг л хүн бүрийн мэдэх Sonic Zara шиг байж чадсан юм. Харин үүнд нэгэн уран бүтээлчийг дуртах зүйтэй. Sonic Zara-ны маш олон комик, тоглоомны анимашнуудаар ажиллаж байсан шулуухандоо Sonic-аар дагнсан уран бүтээлч Tyson Hess. Hi, my name is Tyson Hess. I'm one of the artists and designers that worked on the Sonic the Hedgehog movie. Трейлер цацгдсан өдөр Tyson Hess шинжилсэн дүрийн дизайны багийг ахлан ажилласнаа өөрийн Twitter хуудаснаа зарласан. Sonic-ийн фэнүүдийн хувьд түн шиг туршлагатай уран бүтээлч орж ирсэн нь киноны хайпыг улам их нэмсэн юм. Үүнээс хойш 2 болон 3 дахь анги дээр Tyson Hess дүрийн дизайныг хариуцсан ажилласаар байгаа билээ. Харин энэхүү дизайны өөрчлөлт 85-аас 90 сая долларын өртгөр бүтсэн киноны хувьд дэлхийд даяар 320 орчим сая доллар болж чадсан нь багагүй амжилт болж чадсан. Үдэ тоглоомоос сэтүүлсэн кинонуудаас орлогын хувьд 9-р байранд жигсэж 2 дугаар ангинд бүр 6-ад жигссэн. Сонирхолтой нь энэхүү франчайз анги ах бүртээ илүү чанаржиж, үзэхэд зугаатай илүү сайжирсаар байгаа билээ. Rotten Tomatoes дэх шүүмжлэгчид болон үзэгчдийн үнэлгээ тогтмол өснөөс үүнийг хангалттай харж болно. Мэдээж үүнд анги ах бүртээ Sonic-аас гадна Tails, Knuckles, Shadow гээд бусад алдартай дүрүүд орж ирэн үйл явдлыг илүү зугаатай, экшн сайтай, илүү сонирхолтой болгож байгаатай холбоотой. Sega дээр хуучны тоглоом болон Sonic X нэртэй 78 ангитай анимашн нөр мэдх зүйлг надад ч эхний 2 ангийг үзэх зугаатай байж чаддаг. Тэгэхээр
Тэгэхээр хамаг тоглоомын тоглож өссөн үнэнч фэнүүдэд бол бүр ч илүү таалагддаг үз. Дүгнэлт хэлэхэд Sonic the Hedgehog кино шиг ийм хурдан хугацаанд хүмүүсийн шүүмжлэл комментиг шуурхаа бас нээлттэйгээр хүлээн авч бүтээлээ илүү сайжруулсан тохиолдол маш ховор. Мэдээж том кино студийн удирдлагууд, эрх мэдэлтнүүд үнэхээр тэнэг шийдвэр гаргах нь хэлбэг байдаг. Энэ нь найруулагч, зохиолч болон бусад уран бүтээлчдэд сөргөөр нөлөөлөх тохиолдол бий. Наад захын жишээ гэхэд Snow White live action, Harry Potter-ын телевизийн зурлагэд гаргаж байгаа шийдвэр бүр нь үзэгчдэд таалагдахгүй, улам дургуйг нь хүргэх тохиолдол гарсаар л байна. Заримдаа олон нийтийн дуу хоолойг сонсож шүүмжлэлийг хүлээн авах нь сайн талтай гэдгийг Sonic зараа харин ч нэг үзүүлсээр. Тэгэхээр Sonic ертөнцийг гүн гүнзгий мэдэхгүй надад 2 дугаар ангийг үзээд Tails-ийн Teki бас өхөөрдөн байдал, Knuckles-ийн мангар хэрнээ cool бас хүчрэг байдал нь сонирхолтой санагдсан. Нэмээд Knuckles-ийн дүрд Idris Elba дууруулсан нь бүр ч илүүнүүдээ олж дүрийг улам cool болгосон. Knuckles-ийн үд бүр өөр ингэсэн телевизийн суралтаа болж энэ оны 4 сар цацагдсныг би энэ бичлэгийг бэлдэж байхдаа л мэдлээ. Тэгэхээр 3 дахь анги дээр гарч буй Shadow the Hedgehog фэнүүд дунд бол бүр ч илүү алдартай дүр. Backstory-ийн сонирхолтой, хүчирхэг, cool, мөн хар улаан өнгийн хослол нь дүрийг илүү гоё харагдуулж чаддаг. Харин кинонд Shadow-ийн дүрд хүн бүрийн хайрт Keanu Reeves дууруулсан. Please. Yes, Keanu! You are a national treasure. Түн шиг ийм cool дүрд бол Keanu Reeves төгс тохирно. Hi, I'm Keanu Reeves and I'm here at the Sonic 3 premiere. Shadow-ыг ярихын тулд юун төрөнд Project Shadow-с эхлэх нь зүйтэй. Энэ 50 жилийн өмнөх зэвсэг түвшин болон эрүүл мэндийн салбарын судалгааны төсөл байсан ба төслийн гол зорилго мөнх нас болон амьдралын төлөв хэлбэрийг олох байв. Энэхүү төслийг засгийн газраас санаачилж, Gerald Robotnik буюу Доктор Robotnik-ийн өвөө Space Colony Arc гэх сансрын станцад удирдан явуулж байсан. Тэд төслийн явцад 2 хэмээл оршихуйг бүтээсэн ба эхнийх нь сүрлийн маргач чулуун энергийг ашиглан бүтээсэн BioLizard. Гэвч энэхүү биетийг удирдах боломжгүй товчхондоо бүтлгүйтэл болж дууссан. Харин үүний дараа Gerald Black Arms гэх харийн амьтдын удирдагч Black Doom-с тусламж хүсч энэ нь Shadow зараа төрөхөд хүргэсэн юм. Энэ төсөл 3 талд өөр зорилготой байлаа. Засгийн газрын зүгээс мэдээж туйлын хүчирхэг зэвсэг. Харин Black Doom Shadow зарааны ДНК-г ашиглан Black Arms-а хүчирхэгжүүлж ирээдүйд дэлхийг эзлэх зорилготой байв. Тэгвэл Gerald Robotnik-ийн хувьд хамгийн хайртай ач охин Marian эдгэшгүй хүнд өвчтэй байсан ба түүний хамгийн гол зорилго мөнх насыг олж ач охиноо эдгэх байсан юм. Төслийн явцад хүн төрлөختнийг огт мэдэхгүй Shadow-д Maria дотны найз нь байж хүмүүний ойлголтыг түнд өгч байсан. Тиймээс Shadow-ийн хувьд ч бас Maria хамгийн чухал нэгэн байсан. Гэвч Gang гэх олон улсын зэвсэг түвшний байгууллага Gerald-ийн энэхүү төслийг дэлхийд аюул учруулах боломжтой гэж үзэн Space Colony Arc руу давталж төслийг хүчээр зогсоон хамааралтай хүн бүрийг хороосон юм. Харамсалтай нь энэ үеэр Maria ч бас хүн чарах авч энэ түүнийг үхэлд хүргэсэн бөгөөд Shadow-д эцсийн үг болох хүмүүстэй найзууд байхыг хэлэн түүнийг дэлхий рүү явуулдаг. Ач охиныхаа үхлийг харсан Gerald ч бас уур хилэндээ автаж Shadow-ыг сүрлийн маргач чулуунуудыг олж Doomsday програмыг эхлүүлэн дэлхийг устгахаар програмчилсан. Shadow үдээгээр Sonic-тай адилч гэлээ дүрийн хувьд асар ялгаатай. Тэр бол илүү уур хилэн үс онцондоо хөтлөгдсөн дүр. Бас илүү хүчтэй байк ундаг, буу ашигладаг гэд түүнийг илүү кул болгох зүйл маш олон. Харин дэлхий дээр очисон Shadow-ыг өнөөх Gang гэх байгууллага олж өөрсдийн судалгааны бааз болох шорон арал дээр хорьсон юм. Хожим 50 жилийн дараа Доктор Robotnik түүнийг чөлөөлж Gerald-ийн үйл хэргийг гүйцэнэ гэж түүний тархийг угаасан ч Sonic ба түүний найзуудын ачаар энэ бүхнийг залруулж чадсан билээ. Shadow-ийн origin түүх товчхондоо энэ тоглоом болон аним дээр нэг их ялгаа байдаггүй. Харин live action кинон дээр энэхүү түүхийг хэрхэн харуулахыг энэ 5 дахьд Sonic the Hedgehog 3 кинон дээр бүгдээрээ харах нэ. Мөн манай сувг ирэх хонд сонирхолтой фикшн ертөнцүүдийн лорыг цуврал болгон гаргах төлөвлөгөөтэй байгаа ба юуны лор үзмээр байгаагаа комент хэсэгт үлдээгээрэй. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.